Алтан дээд гэрээ Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадрах их засгийн Алтан дээд гэрээ номын тухай. Тэгээд Монгол улс Алтан дээд гэрээтэй байхын учир гэсэн ийм хоёр одоо хэсэг байгаа. Тэгэхээр би өмнө зарим нэг лекцэн дээр хэлж ирсэн. Монголчууд бол одоогоос 40 мянган жил наашлуулж хэлвэл цаашлуулаад хэлэх юм бол 100 мянган жил бүр цаашлуулж хэлвэл 9 буман жил буюу 900 мянган жилийн өмнөөс энэ Алтан дээд гэрээтэй байсан баг. 9 буман жил буюу 900 мянган жилийн өмнө гэдэг бол хүй нэгдлийн үе. Хүн төрлөختөн бүдүүлэг байсан. Ерөөсөө л энэ байгалийн бэлэн байгаа зүйлээс ургамлын үр жимс амьтдыг барьж идэх ийм л амьдралтай, ийм л оршихуйтай байсан. Хүний амьдралын явцад хүмүүсийн сэтгэхгүй хөгжөөд нэгэнт одоо амьтнаас ургамлаас ялгаатай ухамсартай сэтгэхүйтэй учраас ухамсар сэтгэхгүй нь хөгжөөд ирэхин хэрээр хүн бол өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх хөдөлмөрийн бага зэвсгийг хийж эхэлсэн баг. Хөдөлмөрийн бага зэвсгээ юугаар хийж эхэлсэн гэхээр чулуугаар хийж эхэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг чулуугаар хөдөлмөрийн бага зэвсэг хийхээр нөгөө том биетэй амьтдыг би нөгөө хоолны нөөцөн дээр ярьж исэн. Хоол хүнсийг нөөцөлдөг болсон. Тэгээд нөөцлөхийн тулд яадгүй гэхээр зэрэг хөдөлмөрийн бага зэвсэг хэрэгтэй болсон. Хөдөлмөрийн бага зэвсгээрээ одоо тэр хуучин барьж улаан гараараа барьж авч чаддгүй байсан том биетэй амьтдыг барьж авснаар яасан гэхээр зэрэг хоол хүнсний нөөц бий болсон. Хоол хүнсний нөөц бий болохоор зэрэг хүмүүс өдөр болгон нөгөө хоолоо ирээд өглөө болгон гарч явдггүй. Харин нэг яваад нэг жаахан мах нөөцлчих юм бол 2 өдөр ч юм уу 3 өдрийн нөөц гардаг болсон. Тэр нөөцтэй болсон тэр илүү цагтаа хүмүүс яадаг байсан гэхээр чулууг боловсруулж хөдөлмөрийн бага зэвсэг хийжсэн байна. Хөдөлмөрийн бага зэвсэг хийгээд ирэхээр зэрэг хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн ихсээд ирсэн. Нөгөө олж идэх хоол хүнснийх нь хэмжээ улам их болсон. Ингээд ирэхээр зэрэг хүмүүс хөдөлмөрийн багаж маань эцэст бидний цагийг хэмжээнд биднэрт их цаг боломж олгож ийн гэдгийг ойлгож эхэлсэн. Ингээд хөдөлмөрийн бага зэвсэг хийх явц энэ хүнс тижээлээ нөөцтэй базаах энэ явцад хүмүүсийн сэтгэхгүй оюун тарих хөгжиж эхэлсэн. Хөгжөөд явах замдаа за одоо бид нар бол амьтад чиг сүргэлж амьдрдаг, бөөнөр амьдрдаг юм байна. Тэгэхээр бид нар амьдрахын тулд биднэрт бас нэг амьдралын тийм хэмжээг тогтоож өгсөн тэр гэрээ хэрэгтэй гэж. Одоо бид нар нэг 2 хүн бизнес хийхдээ ч юм уу хамтраад нэг үйл ажиллагаа явуулахдаа гэрээ гэд нэг юм хийж шít. Тэгвэл чинь би тэгнэ, тэгвэл чинь би тэгнэ гэж. Хоёулаа яг үйл ажиллагаагаа хамтарч ингэж хийн. Тэгвэл ийм эрсдэл гарвал би ингэ шүү, ийм эрсдэл гарвал чи ингэ шүү гэд харилцан тохироод тэрийг гэрээ болгоод хэрэгжив. Яг тэрнтэй адилхан хүмүүс амьтад чиг сүргэлж нэг дор олноороо амьдрах үед хүмүүст бусдаа муу юм хийдэггүй, бусдаа муу үйл хийдэггүй тийм хэмжээг хэрэгтэй болсон. Ингээд тэр хэмжээнүүдээ тогтоогоод түүнийг гэрээ болгож хэрэгжүүлсэн баг. Яг энэ гэрээ болгож хэрэгжүүлсэн энэ цаг үе бол одоогоос 100 мянган жилийн өмнөх үйл явц баг. Одоогоос 100 мянган жилийн өмнөх энэ үе шатыг бол буган соёлын үе гэж нэрлэдэг. Буган соёлын үе гэж нэрлэдэг. Буган соёлын үе. Энэ буган соёлын үед Монголын ард түмний хоорондоо хамтарч амьдрахтаа баримталж хэрэгжүүлэхээр тогтсон, санал нэгдэн тогтсон тэр хэмжээг оройн дээд гэрээ гэж нэрлэж ирсэн байна. Оройн дээд гэрээ гэж нэрлэж ирсэн байна. Тэр оройн дээд гэрээний гол зарчим нь юу юм гэхээр бид нэг дор сүргэлж ингэж бөөнөрөө амьдрахтаа бид нар ингэж амьдрахтаа мянган сэтгэхүйтэй хүн өөрөөр хэлэх юм бол хүн болгон сэтгэхүйтэй дор болгоно сэтгэхүйтэй. Сэтгэхгүй гэдэг бол өөрийн үзэл бодол. Хүн болгон өөрийн үзэл бодолтой. Хүн болгон өөрийнхөө бодсноор явах юм бол энд бид нар сүргэлж амьдрахтаа ямар ч эв нэгдэлгүй, зөрчилтөө, тэмцэлтэй тэгээд хамтарч амьдрч чадахгүй болно гэдгийг ухаарсан. Ингээд бид нар сүргэлж хамтарч нэг дор амьдрахтаа мянган сэтгэхүйтэй байлаа ч гэсэн тэр мянган сэтгэхүйг нийт тарих буюу нэгдмэл тархинд дор удирдуулах ёстой гэдэг энэ зарчмыг бий болгосон байна. 100 мянган жилийн өмнө.
Одоо энэ барууны соёл иргэншлийн үед бол энэ нийт тарих гэдэг ойлголт бол одоо бүр сүүлд одоогоос нэг 50000 жилийн өмнө энэ төр үүсч эхэлсэн байд. Тэгэд Монголд бол бүр хүү нэгдлийн үед буюу 100,000 жилийн өмнө энэ бий болчихсон байж байгаа. Тэгэд энийг юу гэж хэлсэн гэхээр зэрэг энийг оройн дээд гэрээ болгож аяглаж тогтоосон байж байгаа. Тэгэхээр буган соёлын үе гэдэг бол одоогоос 100,000 жилийн өмнөх хүмүүсийн тэгш тусмаа Монгол хүмүүсийн нэг дор сөрөглөж хамтарч амьдрахдаа бие биендээ төвөг удахгүй тулд хоорондоо санал нэгдэн тогтсон дагаж мөрдүүл зохих хэм хэмжээнүүд байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоогийн хууль эрх зүйн үндэс тэр 100,000 жилийн өмнө тавигдсан. Одоогийн энэ нийгмийн ёс жайгууд тэр 100,000 жилийн өмнө Монголд тавигдсан гэж ойлгож байна. Тэгэхээр зэрэг энэ буган соёлын үеийн оройн дээд гэрийн гол одоо үзэл санаа, гол үзэл баримтлал буюу философиг монголчууд дүрсээр илэрхийлсэн байна. Дүрсээр илэрхийлэхдээ ямар дүрсээр илэрхийлсэн гэхээр одоо энэ бол хойд цэнхрийн агууд байдаг юм байна. Ховдод байдаг хойд цэнхрийн агууд байдаг. Хадны сүг зурган дээр байдаг. Энэ бол нэг толгойтой 6 биетэй могоон дүрсээр илэрхийлэгдсэн байдаг. Энийг бол мон ухамсар, мянган сэтгэхгүй байлаач нийт тарих буюу нэгдмэл тархинд дор удирдуулах энэ зарчим ингэснээрээ хүчтэй оршдог. Тухайлах юм бол 6 могоо, нэг могоо 6 толгойтой байх юм бол нэг биеийг 6 толгой 6 тийш нь чирээд татхаараа зэрэг тэр бие ямар ч хүчгүй бол эв нэгдэл байхгүй. Тэгэхээр мянган сэтгэхгүй байлаач нэгдмэл тархинд дор удирдуулахгүй бол ийм хүчгүйдэл бий болдго юм байна. Харин мянган сэтгэхгүй байлаач нэг тархинд дор удирдуулах юм бол өөрөөр хэлэх юм бол энийг монголчууд яаж илэрхийлсэн гэхээр 6 биетэй нэг толгойтой могоогоор илэрхийлсэн. Тэгэхээр 6 биеийг нэг толгой нэг зүгт удирдах чиглүүлэх юм бол энэ 6 бие бол асар их хүчийг олдог. Ягдаггүй л нэгдэж чадсан учраас. Нийт тархинд дор нэгдэж чадсан. Тэгэхээр мянган сэтгэхүйг 6 биеэр илэрхийлээд нэгдмэл тарих буюу нийт тархийг нэг толгоогоор илэрхийлээд ингэсэн тохиолдолд сүргэлэн амьдарч байгаа хүмүүс хүчтэй байдаг юм а гэдгийг тодорхойлж өгсөн. Энэ л оройн дээд гэрээний хамгийн том зарчим байж байгаа. Ингээд энэ гэрээ бол 100,000 жилийн өмнөөс боловсронгуй болж явсаар байгаад 40,000 жилийн өмнө ирсэн. Өөрөөр хэлбэл 60,000 жил боловсронгуй болж яваад 40,000 жилийн өмнө ирэхдээ Монголд нөгөө миний хэлжсэн айлын засаглалыг, андыг, дэмчийг бий болгож өгсөн. Тэгэхээр 40,000 жилийн өмнөөс Монголд айл бий болсон, анд бий болсон гэсэн үг. Дэмч бол бүр 100,000 жилийн өмнөөс бий болчихсон. Тэгэхээр энэ гэрээ өшөө цаашаа боловсронгуй болж явсаар байгаад нөгөө миний ярьдаг тэнгэр үзлийн онол Монгол суухан болж цэцгэлсэн байна. Ингээд тэнгэр үзлийн 10 онолынх нь 8 нь одоо Чингис хааны үе гэхэд 13 дугаар зуун гэхэд боловсроо дууссан байсан байна. За энийг би дараагийн лекцүүдээр бүр дэлгэрэнгүй тус нь ярина. Одоо бол түүхэн замналын ерөнхийд нь ярих гэдэг. Тэгэхээр зэрэг 8 Чингис хааны үед ирэхэд бол нөгөө тэнгэр үзлийн монголчуудын мандан бадарсан тэнгэр үзлийн 10 онолын 8 нь боловсрцсан байсан. Ингээд Чингис хаан яасан гэхээр зэрэг Чингис хааны үе ирэхэд Чингис хаан бол тэнгэр үзлийн 9 дахь онолыг одоо өөрөө зохиож хэрэгжүүлсэн. Энэ бол уйлгын онол байсан. Дараа нь Чингис хааны дараа Тулуу хаан бол хажирын онолыг боловсруулж хэрэглэсэн. Ингээд тэнгэр үзлийн 10 онол бүрэн боловсрсон байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын төрт ёс, нийгмийн зүй тогтлууд энд бүгд боловсроо дууссан гэсэн. Энийг харин амьдралд хэрэгжүүлж улс гэрийн доторх 108 бухшмал хэцүүг 108 төвшин сайхан болгож засаж чадсан хүн нь бол Чингис хаан байна. Чингис хаан байна. Тийм ч учраас энэ 13 дугаар зууны үеийг бол хөх Монгол улирал гэж нэрлэж идэг. За энэ бол дараагийн лекцэн дээр ороод ирнэ. Тэгэхээр энэ 40,000 жил 100,000 жилийн өмнөөс ингэж боловсронгуй болж Чингис хааны үед ирсэн энэ гэрээг 1224 онд Тулуу хаан анх нээсэн байгаа энийг. Бидний өвгдөөд чинь хоорондоо байгуулж хэрэгжүүлж ирсэн ийм гэрээтэй байжээ гэдгийг Тулуу хаан 1224 онд нээгээд
Чингис хаанд 1225 онд өргөн барьсан баг. Тэгэхээр Чингис хаан түүнийг аваад ямар зарлиг болгосон гэхээр зэрэг өвөг дээдс маань хүмүүс нэг дор сүргэлэн нийтээрээ хамтаараа зэрэгцэн оршихын тулд бие биендээ төвөг удахгүйгээр инх тайвнаар төвшин сайхнаар зэрэгцэж оршихын тулд баримтлал зохих энэ хэмжээг өнөө цагийн Чингис хааны их засгийн алтан дээд гэрээ болгож бичээ гэдэг даалгаврыг хажуудаа байсан долоодоо мэргэн чуу мэргэнд одоо зарлиглаж буулгасан баг. Ингээд чуу мэргэн болвол энэ гэрээг судлаад тэгвэл эн чинь болвол одоо ингээд гар хөлийн үсгээр бичээд ирсэн юм байхгүй. Одоогийнх шиг энэ Монгол улсын хуулиуд үндсэн хууль гэдэг шиг ингээд бичээд ном болгоод хэвлэлсэн юм байхгүй. Хүмүүсийн ам дамжиж ирсэн. Тэгээ монголчууд яагаад амаар юмыг дамжуулдаг, ам зохиол хөгжүүлсэн байсны учрыг би ярьж ирсэн. Тэгэхээр тэр ам дамжиж ирсэн байсныг ард олны дундаас гаргаж ирж одоогийн бидний судалгаа шиг Толуу хаан нээж тэгснийхээ үндсэн дээр тэр одоо гэрээг Чингис хааны их засгийн алтан дээд гэрээ болгож баяжуулж бичсэн баг. Тэгээд долоодоо мэргэн болвол энэ тухай болвол ингэж авч үзсэн байдаг. Юу гэхээр Монгол улс нэгдмэл тарих буюу төртөө байхын тулд бүр тодорхой хэлэх юм бол хаантай Чингис хаантай байхын тулд ямар шаардлагыг хангасан байх вэ гэж. Тэгэхээр зэрэг монголчуудад Чингис хаан бий болдог өөрийн гэсэн зарчим тэр гэрээн дотор нь оройн дэд гэрээн дотор нь байсан. Тэр гэрээн дотор би байгаа их сурвалжийн шууд одоо байгаагаар нь уншия. Тэрэн дотор юу байна гэхээр үл долиглох далай мэт сэтгэлээр ариуныг олж, үл хождох наран мэт илчээр хүчийг олж, үл бодлох саран мэт үннээр дурыг булааж байж их засгийн тэргүүн Чингис хаанаар суух ёстой гэж. Тэгэхээр зэрэг үл долиглох одоо энэ гурван мөрдөөр л анализ хийгдэл монголчууд Чингис хаантай байхын учир бүрэн гарч ирж идэг. Юу гэхээр зэрэг эхний мөр нь үл долиглох далай мэт сэтгэлээр ариуныг олж гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сэтгэлээр ариун байгаа. Сэтгэлээрээ ариун байж чадсан байгаа тохиолдолд Чингис хаан суух нэг нөхцөл нь бүрддэг. Дараа нь үл хождох наран мэт илчээр хүчийг олж гэж байгаа. Хүч гэдэг бол өнөөдрийн бидний ойлгодог энерги. Энерги сайтай хүн болвол мэдээж хөдөлгөөнтэй хурдтай байдаг. Сэтгэхүйх нь хурдч их байдаг, биеийнх нь хөдөлгөөний хурдч их байдаг. Сэтгэлийнх нь хөдөлгөөний хурдч их байдаг. Энерги ихтэй хүн бол асар хөдөлгөөнтэй байдаг. Одоо бид нар бол бас нялх хүүхдэд хараад игдэг шүү дээ. Их хөдөлгөөнтэй хүүхдэг. Энэ ямар их энергитэй хүүхд вэ гэж. Энерги муутай хүн бол залхуураад биеэ даахгүй хөвтөөд байна. Энерги сайтай хүн бол байнга л гялцаж, хөдөлж, гүйж, харайж, бодож сэтгэж явна. Тэгэхээр наран мэт үл хождох наран мэт илчээр хүчийг олж гэж. Энерги их хурааж чадсан хүмүүс бол аливаа зүйлд хизээж хождно гэж байдгүй. Өнөөдөр монголчууд цагтаа цугладаг болсон, увар цувардаг болсон энэ өнөөдрийн лекцийн энэ бодит байдал, бусдын анхаарлыг хаалга руу татдаг энэ байдал чинь энергиэр дутцсны л гайш. Тэгвэл монголчууд энергитэй байж чадсанараа аливаа зүйлээс хурдтай байдаг байснараа аливаа зүйлээс хожигддаг байсан. Би хэлжсэн өмнөх лекцүүд дээр Чингисийн армийн цэргүүд байлдааныхаа зэвсэг техник, хоол, хүнс бүх зүйлийг морин дээрээ үрчгээд зарим шаардлагатай тохиолдолд хоногт мориныхоо нуруунд дээрээс 2 цаг буудаг байсан баг. Энэ бол энергитэй буюу хүчтэй байсны шинж. Тэр 10-20 мянган километр газрыг туулж очиод дайтаж байлтахад 10-20 мянган километр газрыг хэдэн сар туулж ирнэ гэд нөгөөдөл нь орондоо хэвчихт нь халуун үр дээр нь санаагүй богинохон хугацаанд нь одоо туулж тэр урт газрыг туулж очиод халуун үр дээр нь бут нэргжил байсан баг. Бас өнөөдөр цэрэг хуарагнаад явж байгаа үед бол цэргийн хоол хийх гэж нэгэд бараг хичнээн литрч ордгийн том ширмэн тогоонуудад хоол хийдэг. Цэргийн гал тогоо гэдээ бүр юм йонкс явж идэг. Та нар мэднэ. Байлдааны нөхцөлийг. Тэр их
нэг дор хэдэн тонн ч ордгийн зарим тохиолдолд тэр одоо хоолыг усыг буцалгаж тэр цэргийн хороо цэргийн хоолыг хийж өгөх гэд ямар их хугацаа алдах вэ? Тэгвэл монголчууд тусдаа нэг юм төмөр аягтай тэрийгэ гаргаж ирээд гал төлдөг буусан газар гал дээрээ бүгд нөгөө төмөр аяга байрлуулад аягын дотроо хоолоо хийгээд идчихэд 5 минут ордог байсан байж. Ийм маягаар монголчууд энергийг хурааж чадсан байсан учраас хурдтай байсан байна. Хурд гэдэг чинь бол энергитэй холбоотой зүйл. Тэгэхээр зэрэг тухайн хүний бие цогцонд хэдийн хэмжээний энерги хурааж чинь тэр хэмжээгээр л хурдтай байна. Одоо энэ олимпийн авраг болж байгаа улсууд тэр дасгал сургууль хийж гэнэ гэдэг чинь эцээцд энэ цогцсон биеийг энергижүүлж байгаа л хэрэг шүү дээ. Тэр хэмжээгээр хурдыг гаргаж чадж байгаа. Тэгэхээр энэ Чингис хаантай байх 3 үндсийн нэг нь бол түрүүний тэр миний хэлсэн ариун сэтгэл. Хоёрдугаарт нь энэ хүчийг олж байгаа энэ энерги. Гурав дахь нь үл бодлох саран мэт үннээр дурыг булааж гэж байгаа. Үнэн байна. Тэгэхээр сэтгэл, хүч, үнэн гурваар Чингис хаан суудаг байсан баг. Хаана үнэн байгаа, хэн шудраг байгаа хүн л хүмүүсийн хайрыг булааж чаддаг. Хайрыг булаацсан байхад, өөрөөр хэлбэл сэтгэлийн булаацсан байхад бүх юм болж идэг. Тийм учраас манай Чингис хаан юуг сургасан гэхээр сэтгэлийн хурааж чадвас биеийн хаа холдох вэ гэж сургасан байдаг. Тэгэхээр зэрэг хаана үнэн байна, хаана хүнлэг байна, хаана шудраг байна, тэр газар л бусдын дурыг булааж чаддаг. Тэгвэл Чингис хаан байхын тулд үнэн байж үннээр ард түмнийхээ дурыг булааж чадчихсан. Тэгвэл өнөөдөр манай Монголын төр засагт байгаа улсууд хамгийн худлаа байсан учраас ард түмнийхээ дурыг булааж чадахгүй. Тэгээ эцэстээ дурыг булааж чадахгүй болохоор саналыг авч чадахгүй болохоор луувэрддэг ийм л тогтолцоор орцсон байна. Тэгвэл Монгол улс төрдөө буюу Чингис хаантай байхын тулд 3 зүйл би хэлдэг шүү дээ. Монголчууд хизээж 2-оор асуудлыг шийдэж байгаа. 3-аар шийддэг байсан. Түүнийг 3-ын онол гэж. Тэгвэл Чингис хаантай байхын тулд 1-р ариун сэтгэл, 2-р илчлэг хүч, 3-р шудрагуу үнэн гэж. Ийм 3 зүйлийг хангасан хүн сая Чингис хаан суудаг байсан. Тэгвэл энэ оройн дэд гэрээнээс ахуулаад алтан дэд гэрээ хүртэл Чингис хааны алтан дэд гэрээ болгож боловсруулсан тэр гэрээн дотор бол дандаа энэний тухай сургасан байна. Яаж монголчууд нийт тархинд ор? Тэр нийт тархи гэдэг чинь төр буюу Чингис хааныг хэлээд байгаа. Чингис хаан гэдэг бол Тэмүүчнийг хэлээд байгаа юм биш. Тэмүүчин бол Чингис хаан болсон л хүн. Монголын хаан бол Чингис гэдэг амин чанарыг олсон л хаан байх ёстой. Арабын шаагч гэдэг юм уу? Бид нар янз бүрийн хаануудыг нэрлэдэг. Тэгвэл Монголын хаан тэр хаадуудаас ялгарх онцлог нь боловсрлороо чин цолыг, гэгэрлэрээ гис цолыг аваад Чингис гэдэг амин чанарыг олж эзэмссэн. 21 амин чанарыг олж эзэмссэн, хаан 35 эрдмийг олж эзэмссэн, хааны төвшөнд боловсрал буюу орон зайг эзэмсэн тийм хүн л Чингис хаан сууд. Тэр аянда дараагийн лекцүүд дээр гарна. Тэгэхээр зэрэг Чингис хаантай байхын тулд монголчууд юуг эрхэмлэх ёстой юм бэ гэвэл тухайлбал та өөрөө Чингис хаан болохын тулд саяын хэлдэг сэтгэл, хүч, үнэн 3-аар ард түмнийг хурааж Чингис хаан болох ёстой. Түүнээс энэ бол зөвхөн Тэмүүчин Чингис хааныг хэлээд байгаа юм биш. Тэмүүчин Чингис хааны дараа мөнх Чингис хаан, Хувлаа Чингис хаан гэдэг Чингис хаанууд зөндөө төрсөн байгаа. Энэ бол Тэмүүчин Чингис хаан биш шүү. Хувь хүнийх нь хувьд ярьж байгаа юм биш. Чингис хаан гэдэг Монголын төрийг толгойлогч хааны тухай ярьж байгаа. Тэгэхээр Монгол улс нэгдмэл тарих буюу нийт тарихтай байхын тулд энэ 3 зарчмаар хаана тодруулж гаргаж ирсэн. За тэгвэл би хэлж ирсэн. Чин үннээр ард түмний дурыг булаах. Тэгэхээр зэрэг та нар энэ саяын 3 мөртийн өмнөх үгнүүдийг анзаараар. Үл долиглох 70 мэт сэтгэлээр ариуныг олж гэж. Сэтгэл ариун байгаа үед үл долиглоно гэдэг чинь хүн тогтвортой байна гэсэн үг, туйлбартай байна гэсэн үг, тууштай байна гэсэн үг. Сэтгэл ариун байгаа үед хүн хизээч урвж шарвж ингэ долиглож явдаг юм байна. Харин их бат туйлбартай, тууштай ийм байдаг юм байна. Тэгэхээр зэрэг үл долиглох 70 мэт сэтгэлээр ариуныг олж гэдэг нь ингэ тайлбарч байгаа.
Дараа нь үл хождох наран мэт илчээр хүчийг олж гэж. За энийг би түрүүн тайлбарласан. Энерги ихтэй байх тусам хурд ихтэй байх тусам аливаа зүйлээс хожигдно гэж байхгүй. Хожигдно гэж байхгүй. За дараагийн мөрн үл бодлох саран мэт үнээр дурыг булааж гэж байгаа. Үнэн байгаад ард түмний сэтгэлийг булаагаад ирэх үед бол хизээч тэр хаан тэр төр бодилдгүй юм байна. Манай төр засаг өнөөдөр ард түмнээсээ жинхэнэ төрөөсөө холдчиход ард түмнийхээ сэтгэлийг хурааж дурыг булааж чадаагүй учраас өнөөдөр бодлоод яваад байгаа шин. Бодилчгаад бүр толгоо хөлн олдохоо байчаад явж байгаа. Тэгвэл хаан Чингис хаан, Монголыг удирдах их Чингис хаан, Монголын төр гэдэг бол ийм гурван амийн чанараар бодлохгүй, хожигдохгүй, буцаж шантрахгүйгээр ингэж хатуу зогсож чаддаг баг. Тэгсэндээ ч ард түмнийхээ нийт тарих нь болж чаддаг байсан баг. Тэгэхээр энэ өвгдээцийн энэ агуу сургаалыг энэ оройн дэд гэрээний энэ өгүүлбэрүүдийг ингээд тайлах юм бол гурван мөрнөөс юу ис гардаг. Тэгэхээр энэ дотор би нөгөө хэлдэг. Монгол нэг үгний цаана үсэг болгоны цаана үг байдаг, үг болгоны цаана өгүүлбэр байдаг, өгүүлбэр болгоны цаана гүн ухаан явдаг шүү гэж хэлдэг нь энэ баг. Зөвхөн Монгол улс Чингис хаантай байхын тулд шалтгааныг энэ гурван мөрөөр тайлбарлсан, энэ гурван мөрийн задлаад анализ хийхээр ийм агуу гүн ухаан гарч ирж байгаа. Тэгэхээр монголчуудын нийт тарихтай байж нэг хэмийг үүсгэж бүгдээрээ хим хэмжээтэй төвшин сайхан орших үндэс нь бол тэр нийт тарих буюу төр буюу Чингис хаан байж байгаа. Чингис хаанаа яаж олж тодорхойлохоос бидний энэ зарчим, энэ сайн сайхан явах, уруудад ороодох бүх зүйл шалтгаалж байгаа. Өнөөдөр бид нар энэ ард өвгдээцийн агуу гэгэрлээс холдсон учраас энэ төрд хэнийг төрийн төлөөлөлд хэнийг сонгох уу гэдгээ мэдхээ байцгаад юугаар нь сонгох уу гэдгээ мэдхээ байцгаа сууж байгаа. Их хуралдаа гэдэг бол нийт тархины бас л боловсронгуй болсон хэлбэр. Монголчууд их хуралдааг анх юунаас олж харсан гэхээр байгалийн хууль дээрээс олж харсан. Могоон чуулган болж байгааг хараад энэ амьтад чинь хүртэл ингэж чуулж хамтдаа энэ асуудлаа хилцдэг юм байна гэдгийг олж мэдчихэж их хуралдааг байгуулах сэтгэл төрсөн ба. Их хуралдаан монголчуудын 40 мянган жилийн өмнөөс үүсгэсэн их хуралдаа явсаар байж өнөөдөр парламент болж хувирсан. Дэлхийн нийтийн төрийн тогтолцоонд парламент болж хувирсан. Тэгвэл өнөөдөр бид нар энэ монголчуудаас үүсэлтэй энэ тогтолцоогоо олж харж чадхаа байчихсан. Тэнд ямар шалгуураар хэнийг сонгодгоо мэдхээ байчихсан. Тэгээд нэг 20 мянган цаас өгсөн, нэг хатга будаа өгсөн, аяг хоолны гурил өгсөн хүнийг авч сонгоод идэг. Ингээд төрд чинь зөв хүн гарч ирэхгүй болчиход. Тийм учраас их хуралдаад өөрийгөө төлөөлөх хүмүүсээ сонгохдоо нөгөө боовлохаан бүлгийн хүмүүс сонгодгоо дандаа эрг гүн болсон ухаарч гэгэрч боловсрсон хүмүүс сонгодог байсан ба. За энийг бол хоошоо тэр айлын засгал дээр яриад явчих учраас энийг одоо ингээд орхичих. За тэгэхээр монголчууд ингэж Чингис хаантай байхдаа сэтгэл, тэр тусмаа ариун сэтгэл, хүч, тэр тусмаа энерглэг хүч, үнэн, тэр тусмаа шударгуун үннийг барьж явж ирсэн да. Чингис хаантай байж Чингис хаанаараа буюу төрөөрөө мандан бадарч ирсэн. Тэгвэл тэр үнэн гэж юу юм бэ гэж? Үнэн гэж юу юм бэ? Энэ дотроос өнөөдөр дэлхийн ертөнцид хамгийн алдагдчихад байгаа. Энэ үнэн гэж юу юм бэ гэвэл монголчууд энэ үнэн гэдгийг дотор нь 3 хувааж ангилж ирсэн. Чин үнэн, чуу үнэн, хажир үнэн гэж. Чин үнэн гэж юу вэ гэхээр чин үнэн гэдэг бол энэ орчлон ертөнцид байгаа бүхнийг чин үнэн гэж хэлж байгаа. Өнөөдөр бидний агуу гэж бишрэн шүтээд байгаа буддийн гүн ухаанд юу гэдэг вэ? Өөхөх, төрөх, өтлөх, өвдөх дөрвөл үнэн гэдэг. Энийг ард түмэн өшөөг хайж гээгээд жирийн ард иргэд өөхөх, төрөх хоёр л үнэн, бусд нь бүгд худлаа гэдэг. Энэ хорвоод өөхөх, төрөх хоёр л үнэн, бусд нь худлаа юм бол бид нар энд хүн болж амьдрахын хэрэг юу байгаа юм? Бид нар амьдралаас үннийг хайхын хэрэг юу байгаа юм? Амьдралд үний ийм алга гэж бухимдахын хэрэг юу байгаа юм? Төр шудраг бос байна. Төрийн төлөөл болсон хүмүүс хуудуутай байна гэж бид нар бухимдахын хэрэг юу байгаа юм? Тэгвэл
манай өвөг дээдс харин эсрэгээр энэ орчлон ертөнцид байгаа бүхэн үнэн гэж бүгдийг үнэн гэж авч үзснээрээ амьдралыг утга учиртай болгож ирсэн. Ингэж авч үзсэн тохиолдолд амьдралаас үннийг хайх нь бидний зүй ёсны хэрэг болж байгаа. Амьдралаас шудраг ёсыг шаардах нь бидний зүй ёсны хэрэг болж байгаа. Өөхөх төрх хоёр үнэн бус нь худлаа гिचгээд бид нар амьдралаас юуг нь үнэн гэж хайгаад байгаа юм. Ингэхээр ямар ч гадны, ямар ч агуу ард түмний, ямар ч агуу гүн ухаан манай өвөг дээдсийн гүн ухаанаас дандаа дутуу байдаг. Манай энэ өвөг дээдсийн энэ алтан дээдгэрээ энэ мөнх тэнгэрийн гүн ухаан, энэ хөгжлийн гүн ухааныг дотор нь ор судлаагүй хүн бол энэ олон гүн ухааныг харьцуулж энэ нарийн юмыг ойлгож чадахгүй. Буддийн гүн ухаан агуу гэж алгаа хавсраад өнөөдөр мухар сүсэгт баригдчихал монголчууд тархиа хүлчгээд өөрийгөө хүлчгээд сууж байгаа шүү дээ. Тэгвэл манай өвөг дээдэс орчлон ертөнцид байгаа бүхэн үүнийг чин үнэн гинэ гэж тодорхойлсон. Хоёрдугаарт чуу үнэн гэж юу вэ гэж. Энэ орчлон ертөнцид тэр байгаа бүхэн чинь хувирч өөрчлөгддөг. Түүнийг чуу үнэн гинэ гэж хэлж байгаа. Өглөө зүүнээс мандсан нар орой баруунд жаргаж байна. Өдөр гэгээтэй байсан энэ орчлон огторгой шүн харанхуй болчихж байна. Намар шар байсан тал өвөл болохоор цагаан болчихж байна. Өвөл цагаан байсан тал зун болохоор ногоон болчихж байна. Гэхдээ энэ орчлонд байгаа бүхэн чинь хувирч өөрчлөгдөж байна. 10 жилийн өмнө хар толгойтой байсан миний аав 10 жилийн дараа цал бууралгаатай болчихж байна. Энэ бас хувирч өөрчлөгдөж байна. Тэгвэл энийг чуу үнэн гэдэг юм бэ? Харин орчлон ертөнцид байгаа бүхэн үнэн байгаа энэ чин үнэн. Орчлон ертөнцид байгаа бүхэн хувирч өөрчлөгдөг чуу үнэн хоёр хүний амьдрал дээр хэрэгжихийг хажир үнэн гэдэг юм байна. Тэгвэл бидний амьдрал дотор байгаа зовлон, жаргал, болохгүй, бүтэхгүй бүх юм өнөөдөр үний юм байна шүү дээ. Өнөөдөр архи гэдгийг монголчууд үзэн ядаад энэ архийг хэн зохиосон байдаг байна. Энэ архи юу н амьдралд ямар хэрэгтэй байна. Тэгвэл амьдралд архи хэрэгтэй болол зохиогдсон, бүтээгдсэн биш. Энэ яахарахгүй амьдралын гацааг үнэн биш. Энэ хар тамхи чинь яахарахгүй амьдралд өнөөдөр гараал ирсэн биш. Хүн сэтгээд олцсон л биш. Тэгэхээр энэ яахарахгүй амьдралын үнэн л биш. Энэ хажир үнэн. Хүмүүс өнөөдөр биеэ үнэлж байгаа нь үнэн шүү дээ. Энэ яахарахгүй амьдралын үнэн. Энэ хажир үнэн. Өнөөдөр хүмүүс хар тамхинд мансуурж байна. Аллах хядлах хийж байна. Түрэмгийлэл хийж байна. Хуйлдаан луур хийж байна. Бас эсэргээр сайн сайхан бүхнийг хийж байна. Энэ тэгвэл амьдралд байгаа бүхэн үнэн. Энэ хажир үнэн. Бас амьдралд байгаа бүхэн хувирч өөрчлөгдөж байна. Хүмүүсийн саяхан 20 гаруй жилийн өмнө Монгол улс социалист нийгэм байгуулаад бид нар хүмүүс сайн сайхан амьдрал явж ирсэн. Өнөөдөр 20 жилийн дараа хар зах зээлээр харлаж гундчихад өнөөдөр бүгдээрээ гундуу царайтай болчиход яа игээл явж байна. Аяг хоолны төлөө амьдрч эхэлж байна. Социализмын үед бид нар оюун бодол, гэгэрлийн